Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Би энэ удаад Бурхан минь хизээвэ гэдэг хичээл заах болно. Нэмэрхүү асуулт асуудаггүй байхаа, тийм үү? Бурхан минь ээ, хизээ сайхан завшаантай зүйл надад тохиолдох юм бэ? Та магадгүй байнга сэтгэлээр унаад таны амьдралд болж байгаа зүйлс ойлгоход хэцүү. Түүнээс нь болоод та амьдралдаа сэтгэл хангалуун байж болох юм. Библиэд хэлснээр Бурханы амар тайван дунд амьдрах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Таны амьдралд шуурга болж байсан ч энэхүү онцгой тайван байдалд орж амьдрах хэрэгтэй. Бүх зүйлс төгс байх, бүгдийг мэдэх албагүй юм. Бас бүгдийг авах гээд байх шаардлага байхгүй. Зүгээр л Бурханд итгэж, тэр бол сайн учраас зөв цагтаа хамгийн сайныг хийж өгөх болно гэдэгт бид итгэх хэрэгтэй юм. Та нарыг сайн ойлгосон гэж бодож байна. Бүгдээрээ энийг давтаад хэлээрэй. Бурхан хамгийн сайныг надад хийж өгөх болно. Яг зөв цагт нь. Бид үргэлжил яарч байдаг, харин Бурхан тийм биш юм. Та сэтгэлээр унаад удаан хүлээлээ гэд Бурхан яарна гэж байхгүй. Бурхан бидэнд алсын хараа мөрөөдөл өгдөг ба та найдахад л болно. Тэр бидэнд өөрчлөлтөнд бэлэн найдварыг өгдөг. Бид өөрчлөгдмөр байна. Бидний хайртай хүмүүс өөрчлөгдөөсөө, дэлхий өөрчлөгдөөсөө, бидний санхүү өөрчлөгдөөсөө гэж хүсдэг. Бидэнд өөрчлөлтийг хүсэж байгаа олон зүйл байгаа. Бурхан өөрчлөлт хийхээр ажиллаа хийсээр л байгаа. Гэхдээ хизээ гэдгээ бидэнд хэлдэггүй. Бид зүрх сэтгэлдээ том зүйл хүсэж байгаа үед энэ нь биднийг сэтгэлээр унагадаг. Болдог бол та хурдхан шиг болоосой гэж хүсдэг. Гэхдээ л бүх зүйл ийм л маягаар явагддаг. Хурдан болно гэж бараг л байхгүй дээ. Яагаад вэ гэвэл бидний хүсэж байгаа тэр зүйлийг Бурхан хийхийн тулд өмнө нь бэлтгэл ажил хэрэгтэй байдаг. Бид эдгээр бэлтгэл ажлын алхмыг шууд алгасч болохгүй. Тэгээд хүлээх цагтаа утраад байх биш, харин ч Бурхан бидний цагт бус, харин өөрийнхөө цагт хийх болно гэдэгт бид Бурханд итгэх хэрэгтэй. Би энийг хэлж байгаа нь та өөрийгөө бэлэн болчихсон гэж бодоод байж магадгүй гэвэл. Хүн болгонд хүсэл байгаа. Та бусдын төлөө залбирч байхдаа Бурханы цагт энэ бүгд биелээсэ гэж залбирах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд та хүлээж байх хугацаанд бусад хүмүүст сайн үлгэр жишээ болох хэрэгтэй. Мэдээж бид бусдын төлөө залбирч байхад бүх зүйл 100% бүтэмжтэй байна гэж байх. Гэхдээ нэг зүйл бол баттай. Хэрвээ бид тэр хүний төлөө залбирахгүй бол Бурхан тэр хүний төлөө ажиллах үүд хаалга нэгдэхгүй шүү дээ. Тийм болохоор таны залбирч байгаа залбирлаар дамжуулан Бурхан тэр хүмүүсийн амьдралд ажиллаа хийнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бид нар нэг хүний төлөө залбирч эхлэхэд нөхрийн маань хэлдэг зүйл бол хэн нэгэн хүний төлөө залбирахад эхлээд тэдний хандлага нэлээд муу байж байгаад аажмаар сайн болдог гэж хэлдэг. Яагаад гэдгийг мэдхүү? Яагаад гэхээр ихэвчлэн хүмүүстэй Бурхан ажиллаж эхлэх үед нэг их сайхан зан ааш гардаггүй. Тийм үү? Та хэн нэгний төлөө залбираад тэр хүн чинь нэлээд онцгой аашлаад байвал болж байна гэж бодох хэрэгтэй байна. Бурхан ажилласаар л байгаа. Бурхан өөрийн цагт өөрийн мэргэн ухаанаар хийдэг. Бурхан яагаад биднээс мэдээлэл авдаг вэ?
Яагаад тэр бидэнд хизээ бас яагаад гэдгээ хэлж хийж болдгүй юм болов? Олон шалтгаан байна. Эхэнд нь хэрвээ бид хэр зэрэг удаан хүлээхээ мэдчихвэл яах болоо гэдэг байна. Бурхан тиймээс л удахгүй гэж хэлээд байдаг байх нь байна. Танай хотод зүнч ирээд танд үг дамжуулвал та дуртай байна үсттэй. Бурхан таныг удахгүй үйлчлэл хийнэ гэж хэлж байна. Та магадгүй их баярлах баг. Гэхдээ тэд ирээд урд нь байснаас тийм ч их зүйлийг хэлэхгүй. Би л учрыг олох гэж нэлээд удсан. 70-аад оны үед сүнсний бэлэг аяас нэлээд их байсан. Тэр үед одоо бодоход нэлээд гүнзгий нухацтай үздэг байсан. Чуулгануудад олон өөр авьяас бэлэгтэй хүмүүс ирээд л тэгээд л хүмүүсийг дуудаж гаргаад үг дамжуулдаг байсан. Тэгээд л ихэнх нь төстэй үгс байдаг байсан. Гээж байгаа зүйлдээ сэтгэлээр битгий юун ургац хураах цаг ирэх болно гэдэг. Тэр үед нь би дотроо дахиад энэ үгийг надад хэлэх юм бол би хашгирмаар байна шүү гэж боддог байсан. Тэгээд сүүлдээ надад 7-8 удаа хэлээд ирэхээр нь үнэхээр надад хэлээгүй юм байна гэж бодоход хүргэсэн. Надад хэлж байгаа юм шиг л санагдхаа байсан. Харин Бурхан эцэст нь надад хийж байгаа ажлаа хийсээр бай. Цаг нь ирэх болно гэсэн. Хүн болгон хүлээлттэй байдаг шүү дээ. Хүлээх хэрэгтэй үгүй нь хамаагүй ягаад ч юм бүгд л хүлээлттэй байдаг. Алсын хараа, мөрөөдөл төлөвлөгөө, хүсэл мөрөөдөлгүй хүн гэж байхгүй. Тиймээс хүлээж найдсаар байдаг. Шууд л болох юм гэж байхгүй. Хүн болгон л ямар нэг зүйл хүлээдэг. Мосе хүмүүсээ Египтээс боолын амьдралаас нь чөлөөлөхийг хүсэж байсан. Тэр 40 жил цүлд очиж амьдарсан. Тэр бүхэл бүтэн 40 жил цүлд амьдарсан. Та хүлээж байх зураа цүлд байгаа юм шиг санагдаж байсан уу? Тэр тэнд юу хийж байсан юм болов? Бэлтгэгдэж байсан. Миний хүслээр болдог бол би уулын оройд бэлтгэгдмээр байдаг. Гэтэл тийм биш. Цүл газар л бэлтгэгдэх хэрэгтэй байгаа гэдэг. Цүлд дургүй ажилдаа ч юм уу нэг тиймэрхүү газар байдаг. Йосеф юу ч хийгээгүй мөртлөө 13 жил шоронд хүлээсэн. Тэр ямар ч гэм буруугүй байсан. Йосеф тааламжгүй өдрүүд байсан болов уу? Энэ талаар Библиэлд огт дуртаагүй байдаг нь сонирхолтой. Йосеф шудраг бус зүйл тохиолдсон ч зөв хандлагатай байсан. Тэгснээр тэрнийг хаанч явсан? Түүнд хүсэлт гуйлтууд ирсээр байдаг байсан. Түүнийг Патифтарын гэрт байхад эхнэр нь хүслээ биелүүлэхийн тулд гуйж араас нь хөөцөлдөж байсан. Тэгээд энэ хүсэлтээс нь болоод түүнийг шоронд хийсэн. Тэгсэн шоронд орсон ч бас л хүсэлт гуйлтууд ирсээр байсан. Тэр хаанч байсан? Тэрэнд хүсэлт ирсээр л байсан. Энэ зүйл танд ч надад ч тохиолдож болно. Гэхдээ бид ямар ч үед хүлээж байхдаа зөв хандлагатай байхад суралцах нь чухал юм. Та хүлээх зураа юу хийвэл зүгээр гэдгийг мэдэх үү? Хэнийгэнд тусал. Та магадгүй хүлээх зураа би хүлээж байхдаа юу хийх вэ болох юм нэ гэж асууж байгаа бол зүгээр л хэн нэгэнд тусал. Энэ бол таны хийх хамгийн сайн зүйл нь шүү. Йосеф бас энэ зүйл хийж байсан. Тэр талах барьдаг хүнд Нядлагчдад тусалсан. Харин тэд чоронгоос гарсан. Тэр тэдэнд намайг битгий мартаарай гэж хэлсэн боловч тэд гараад тэрнийг тэр дор нь мартаж байсан. Энд нь тэр ууралж бухимдаж байгаагүй. Тэр өөрийг нь боолуулгад зарсан ах нартаа ч дургуутсан үзэн ядаагүй. Тэдэнд хэрэгцээ гарахт нь тэр тусалсан. Бид төвчээртэй хүлээхэд суралцах юм бол төвчээр гэдэг хүлээлт биш гэдгийг суралцах болно. Төвчээртэй байгаа эсхийг хүлээх зураа ямар зан ааш гаргаж байгаагаа харж болох юм. За тэгэхээр бүгдээрээ хэсэг чимээг байгаад энэ талаар бодож үзье. Та хүлээх зураа ямар зан ааш гаргах болов? За тэгэхээр Жойс минь бид нар хүлээж л байдаг яг юу хэлэх гээд байгаа юм бэ?
Тэгэхээр энийг асууж байгаагийн гол зорилго нь та Бурхны амар тайван дунд хүлээж байхдаа амарч сурах юм. Мосе 40 жил, Йосеф 13 жил хүлээсэн. Авраам Бурхны амлалтыг 20 жил хүлээсэн бөгөөд хүлээх зураа тэр өөрөө хийх гэж оролцсноос болоод асуудалд орж байсан. Бид ч бас зөвхөн Бурхны хийх зүйлийг өөрсдөө хийх гэж хичээснээр Бурхнаас хариулт авч чадахгүй хүрнэ. Амен. Давид 20 жил хүлээсэн. Тэр хаан болж томилогдсон боловч 20 жил титэм зүүхээ хүлээсэн. Тийм ээ. Би номлол хийх дуудлага 43 жилийн өмнө 1976 оны 2 дугаар сард авсан. Энэ 43 жилийн турш олон зүйлс хийсэн бөгөөд би баг зүйлээс эхлээд их удаанаар үйл явц явагдаж байсан. Бараг л юу ч болохгүй байгаа юм шиг л байсан. Гэхдээ та хүлээсэн зүйлийнхээ ард гарсны дараа юу хүлээж байснаа олж харах болно. Бид яагаад энийг хийдэг вэ гэхээр ялалтанд хүрээд баярлахын тулд энийг хийдэг. Энтэй та санал нэгдэн үздэй. Тийм үү? Бид бүгд замдаа явж байна. Би та нарт багахан зөвлөгөө өгье. Та хүлээлтийн дараа үн цэнийг мэдэх болно. Та хэр зэрэг хол явснаа харахаа байл. Харин хааг хүрснээ хараад баярлах нь чухал юм. Амен. Зурагтаар үзэж байгаа хүмүүстээ би бас хэлмээр байна. Та ч бас хиймээр байгаа үстэй. Би таныг сонсож байгааг мэдэж байна. Би энэ үгийг ч бас танд хэлж байгаа шүү. Хэр зэрэг явхаа бодоод хэрэггүй. Таны амьдралд болж байгаа зүйлс буруу санагдаж, таны хүүхдүүд буруу байгаа юм шиг байж, ажил танд буруу нэг л биш байж болох юм. Гэхдээ та дараа нь баярлах цаг байгаа болохоор бүх зүйлийг эерэг сайн болох болно гэдгийг хараарай. Сайн зүйлийг хийх тусам муу зүйл хийх зай бага байх болно. Бид муу зүйл дээр анхаарлаа хандуулсаар байна уу? Одоо болох хэрэгтэй. Та амжилтанд хүрсэн зүйлээ баярлан тэмдэглэл. Бурхан миний амьдралд хийж байгаа зүйлүүдийг хүлээх зураа би юу хийх хэрэгтэйгээ мэддэггүй байсан. Тэр үед Бурхан надад үгээ хэлсэн. Надад сонсогдохоор хэлээгүй л дээ. Гэхдээ зүрх сэтгэлд маань чи дэлхий даяар явж сайн мэдээг тунхаглах болно гэж хэлсэн. Би тэр үед ямар ч Библийн сургуульд сураагүй. 12 жилийн боловсролтой англи хэлэндээ бүр унахад өгсөн байсан. Тэгээд за. Би бүх дэлхий даяар үг дамжуулах нь байна шүү дээ. Тэгсээ юу болсон гэж бодож байна уу? Тэгэд л сонирхолтой зүйл болсон. Бурхан таны зүрхэнд үгээ хэлэх үед та итэг гэд хэцүү утгагүй санагддаг. Тийм үү? Та итгэл хэрэгтэй болдог. Гэхдээ та өөртөө итгэхэд хэрэггүй гэж хэлдэг ч бүр гүндээ та итгэсээр л байдаг. Тэгээд олон хүмүүс Бурхан намайг дуудаж байгааг яаж мэдэх вэ гэж асуудаг. Тэгэхээр би 3 зүйлийг товчхон хэлээд өгье. 3 зүйлийн нэгдүгээрт Бурхан таныг ямар нэг зүйлийг хий гэвэл танд тэр зүйлийг ямар ч шалтгаангүйгээр хийх хүсэл тэмүүлэл байх ёстой. Бусад хүмүүс дутахгүй байж боловч та энэ хүслээ хайж болохгүй. Бурхан миний зүрх сэтгэлд үгээ хэлснээс хойш би энэ дэлхий дээр түүний үгийг дамжуулахаас өөр хүсэлгүй болсон. Бурхан танаар ямар нэг зүйл хийлгэхээр үгвэл таны оюун бодолд түүнийг нь хийх хүсэл төрөх болно. Та энэ талаар бодох болно. Та энэ талаар илүү ихээр бодох болно. Та энэ зүйлийнхээ төлөө залбирах болно. Өөр нэг зүйл бол Бурхан таны зүрх сэтгэлд үгээ хэлсний дараа та өөрт байгаа зүйлсээ золиослон хийх зүйлдээ зориулна.
Та нар золиослох гэдэг үгэнд дургүй байж магадгүй. Золиослох. Есүс өөрийгөө золиослсон, тийм үү? Элч нар өөрсдийгөө золиослсон. Есүс намайг даг гэж хэлэхэд тэд ажиллаа хийж байсан зүйлээ хаяад заа гэж хэлээд тэрнийг дагсан. Тэгэд би мөнгө сайн хийдэг бүтэн цагийн ажлаа орхиод гэртээ сууж үйлчлэлээ судалж эхэлсэн бөгөөд Бурхан надад юу хийхийг минь зааж өгсөн. Тэгээд би зочны өрөөнд хүмүүст үг зааж өгч байсан. Та золиос гаргах болно. Та утгагүй зүйлсийг хийж ч болно. Тэгээ заримдаа та өөрийгөө солиороогүй байгаадаа гэж бодож ч магадгүй. Хүмүүсийн мэдхийг хүсдэг зүйл бол Бурхан хэлж байгаа гэдгийг би яаж мэдэх вэ гэдэг. Харин би танд л гэж хэлэхэд та өөрөө Бурхан ярьж байна гэдгийг мэдэх болно гэж хэлмээр байна. Та зүгээр л мэдэх болно. Бурхан танаар ямар нэг зүйл хийх гэж байгаа бол түүнийг хийхдээ итгэх итгэлийг бас өгдөг. Нэг хүн тэр үед надад хэлж байсан юм. Дэв та хоёр Бурханы энэ үйлчлэлийг хийх итгэлийн бэлэг авснаа мэдэхгүй байна уу гэж хэлж байсан. Энийг хэлэх хүртэл би энэ авьяасаа олж хараагүй байсан. Бидэнд итгэл байсан учраас хийсэн. Зүгээр хүн бүр хийгээд байхааргүй зүйлүүдийг итгэлээр хийсэн. Бурхан танд итгэл өгдөг учраас хийж чадна. Түүний өгсөн зүйлийг ямар ч хүн хийх итгэлийг Бурхан өөрөө өгдөг шүү дээ. Тийм ээ? Амен. Тэгээд сүүлийнх бол Бурханы дуудлаганд та итгэж байгаа. Гэхдээ эргэлзээтэй байгаа. Зүгээр шууд хийгээд эхэл. Эрэл хэл. Удахгүй та учрыг олж мэдэх болно. Би Бурханд үйлчлэмээр байсан боловч эхэндээ яг юу хийхээ сайн мэдэхгүй байсан учраас зүгээр л Бурханд үйлчлсээр байсан. Би заахыг хүсэж байсан. Гэхдээ хаалга арай л нээгдэг байсан. Би асрагчийн ажилд 7 хоног жилөө, 10 хоног жилөө, 2-7 хоног жилөө хийсэн юм да. Тэгээд энэ ажил нь миний дуудлага биш гэдгийг хүүхдүүд минь хүртэл мэдэж байсан. Та хэдэн зүйл оролдоод үзэхэд зүгээр. Аль нь тань тохирох нь вэ гэдгийг харж болно, тийм үү? Амен. Багаар цаг хугацаа орно. Израильчууд цөлд Египтээс чөлөөлөгдөд амлсан газар очих гэж нийлээд аялж явсан. Тэд амлагдсан газар байгаа гэдгийг мэдэж байсан боловч тэр газараа очоогүй л байсан. Тэгээд тэднийг өдөр үүлэн багна, шөнө нь галан баган дагаж байсныг Библиэс уншихдаа би дуртай. Библиэлд үйл зогсоход тэд зогсдог байсан гэж гардаг. Тэд буудлаад, аялаад, буудлаад, аялаад л байсан. Энэ яг л бидний амьдрал шиг байгаа юм. Бид ч бас аялаад тэгээд юу ч болохгүй хэсэг зур азнаад л байж байдаг. Энэ үед үнэхээр хэцүү байдаг. Тэгээд л бид хэсэг зур буудалдаг. Бид буудлаад хэсэг амардаг бөгөөд ялалтанд хүрэх газар их ойрхон байгаа. Тэгээд Бурхан гинтэл за дахиад аялах хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Тэгээд бид нар дахиад нэг газар руу гараад алхах хэрэгтэй болдог. Бурхан юмыг багаар хийдэг. Дэд хууль 7:22. Бурхан эзэн чинь чиний өмнөөс тэр үндэстнүүдийг багаар хөөн зайлуулах болно. Яагаад багаар Бурхан хийдгийг мэдэх үү? Биднийг бардан болохоос сэргийлдэг. Гэнэт нэг л шөнийн дотор алдартай од болж байгаа хүмүүсийн амжилт нь удаан үргэлжилдэггүй. Яагаад гэвэл тэд иймэрхүү зүйлийг даван гарах бэлтгэлгүй байдаг. Амен. Бэлэн болоогүй ээж надад энийг яг одоо өгөөч гэхийг оронд залбирсан нь хамаагүй дээр байдаг. Амен.
Бурхан мэдээж хурдан хийж чадна. Эргэлзэх юмгүй. Тэр хийхийг хүсэж байгаа зүйлээ хормын дотор л хийх болно. Тийм ээ, хурдхан хийнэ. Библиэд Гитлэл 13:17-д Фараон ард түмнийг явуулахад Филистичүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан ард түмэн дайн үзүүл санаа урвж Египт рүү буцахгүй гэж айлджээ. Бид нар товчилсан цагийн тухай ярихаар бол энэ чухал ишлэл юм. Бурхан тэднийг дүт замаар удирдах болох байсан ч Бурхан тийм зүйл хийгээгүй. Тэгэхээр Бурхан намайг дүт замаар нь явуулж чадна. Бид дайнд бэлэн биш байгаа учраас тэр тийм зүйл хийдэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Таныг өндөрт очвол муу сүнс илүү хэцүү дайралтуудыг хийх болно. Илүү их өгөгдөх тусам танд байгаа багасах болно. Иохан Баптист дээр дагалдагчид нь ирээд гомдолдог байсан. Тийм үү? Одоо хүмүүс Есүс рүү очиод байна. Тэр ч бас баптизм хийж байна. Тэр одоо танаас илүү алдартай боллоо гэж хэлсэн. Харин Иохан хариуд нь тэр өсч би буурах болно гэж хэлсэн. Бурхан таны амьдралд өсч байхад та өөрөө буурах болно. Энийг та өөрийнхөө талаар юу гэж бодох болов? Өөрийгөө хэрхэн харах хэрэгтэйг хэлж байгаа юм. Бурхан биднийг өөрийнхөө тухай муу бодолтой байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ тэр биднийг өөрсдийгөө бусдаас илүү гэж битгий бодосоо гэж хүсдэг. Тийм шүү. Та нараа ийм зүйл ажиглаж байсан баха. Зарим хүмүүс чухал албан тушаалд очихороо хүмүүстэй зүй бус харьцаж хүмүүсийг өөрөөсөө доогуур чухал биш гэсэн байдлаар ханддаг. Гэтэл үүндээ хүн бүр Бурханы хувьд адилхан л чухал юм. Амен, амен, амен. Бидний хийдэг хамгийн муу зүйл бол хүмүүстэй буруу харьцах явдал юм. Бурхан ийм зүйлийг их нухацтай авч үздэг. Тэгэхээр би бэлэн биш байсан. Би бэлэн биш гэж бодсон. Гэхдээ би баттай зогсохоор бэлэн биш байсан. Бурхан надад үгээ заагаарай гэж зүрхэнд минь хэлэх тэр мөчид би чуулганаасаа явах хэрэгтэй болсон. Бурхан бидний амьдрал сайн зүйлийг хийх үед бүх хүмүүс баярлан хүлээж авах болно гэж би боддог. Та нар Бурхан танаас нэг зүйл хүсээд хийж байх үед чинь бүх хүмүүс баярлахгүй байгааг олж харсан уу? Заримдаа бүр гайхмаар байдаг зүйл нь илүү ойр байгаа хүмүүс иймэрхүү байдал гаргадаг. Танд итгэндээ таны төлөө байна да баярлах болно гэж бодож байсан тэр хүмүүс иймэрхүү байдаг. Гэхдээ Есүсийн гэр бүл хүртэл иймэрхүү байсан. Тэд түүнд итгээгүй. Тэрнийг иймэрхүү хачаа ажиллахаа болоо гэж байсан. Тэгээд тэд үнэхээр л тийм юм бол гайхамшиг үйлдээч. Ямар нэг зүйл хийгээч гэж байсан. Есүс юу гэж хэлж байсныг мэдхүү? Миний цаг хараахан болоогүй байна гэж хэлсэн. Таны цаг хизээж байж болох боловч миний цаг болоогүй байна. Тэр тогтоосон цагийг сайн ойлгож байсан шиг бид ч бас тогтоосон цагийг ойлгодог байх хэрэгтэй. Бид өөрсдийнхөө зөв байсан гэдгийг бусдад батлах гээд Бурханы өмнө ороод үсрээд байж болохгүй. Хизээ тогтоосон цаг болох уу? Би тийм олон шүүмжлэлтэд тулгарна гэж огт бодоогүй. Зурагтаар гарч ирэхлэх үед хэдэн сая хүмүүс болон буруу зүйлийг хайх болно гэж огт бодоогүй. Тийм шүү. Үнэхээр сонирхолтой зүйлүүд болж байсан. Миний эмзэг дэндүү том бас хэтэрхий гялалцсан байна. Тэр нь тийм. Энэ нь ийм гэдэл байсан. Би иймэрхүү зүйл болно гэж огт бодож байгаагүй. Чуулган эмэгтэй номлогчид итгэдэггүй байсан. Тэгээд би чуулганаасаа явах хэрэгтэй болно гэж огт бодоогүй. Олон найзуудаа алдна ч гэж би бодоогүй байсан. Би иймэрхүү зүйлд бэлэн байгаагүй. Би эзэн дотор хүчтэй байсан. Эзэн дотор яаж хүчтэй байх вэ? Иймэрхүү зүйлийг туулах хэрэгтэй. Тийм шүү. Хизээ өсөх вэ? Ийм зүйлийг туулах хэрэгтэй. Хизээ өсөх хэрэгтэй. Та хүссэн зүйлээ аваагүй байсан ч хүссний аваагүй байсан ч та бууж өгч болохгүй. Та хизээ өсөх вэ? Та хүссэн зүйлээ авахгүй байсан ч зөв зүйлийг хийсээр байх хэрэгтэй.
Нэг бяцхан нууц байна. Та үр дүндэл хүрэх гээд зөв зүйлийг хийн гэж бодож болохгүй. Энэ бүгдийг сурахад надад удаан хугацаа шаардлагац. Та зөв зүйлийг зөв болохоор нь хий. Учир нь Бурхан энийг хүсдэг учраас та Есүсийг ирэх хүртэл үр дүн ямар байхыг бодлогоогоор зөвийг хийх хэрэгтэй юм шүү дээ. Бурханаас хизээвэ? Бурхан минь хизээвэ гэж асуухынхаа оронд Бурхан бол хамгийн сайн. Юу хийхээ мэдэж байгаа бөгөөд тэр ямар ч үед хамгийн сайныг хийх болно гэдэгт итгэх хэрэгтэй. Бид илүү төвчээртэй болох хэрэгтэй. Гэхдээ төвчээрээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд хэдий чиний хөгжүүлэн төдий чинээ өсч байдаг. Тиймээс төвчээрийн төлөө залбирч байх үедээ та шийдвэр гаргамааргүй байхад шийдэх хэрэгтэй асуудал тулгараад байвал гайхах хэрэггүй. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн бол